За ястараг хоёроор нэрвэлдээ шүү дээ. За. Одоо яадаг таа. Ini ingin kira-kira bersih. Баан сүмбрүү цэцэг гэдэг бол одоо домгор энэ одоо баан сүмбрүү бол энэ баан гэдэг нь бол эрэг одоо цэцэг гэдэг одоо нэртэй сэмбрүү гэдэг нь им одоо энэ нэрэмээрээ ингээ харалдаа ингэж ургадаг одоо ийм төвхтэй ийм цэцэг байгаа. За энэ нэг одоо имийн ургамалд дээр үеэс одоо баг тунгаар одоо бас хэрглэж зарим одоо им там барьдаг одоо Марам хүмүүс энэ авахта энэ баан сүмбрүү цэцгэн дээр одоо майхан одоо шөнд татаад харанхуулж ягаад хардавар бүрхэж ягаад одоо тэр сан тавьж маань мэгзмэ уншиж ягаад баан сүмбрүү хоёлынгийн одоо унгаар нь ингэж ухаж авч эмэнд одоо хэрэгжилжсэн юм төвхтэй. За энэ ялангуяа уушгины хатга иймэрхүү одоо уушгины бактериа ийм өвчнөд бол хольж хэрглэж ирсэн юм төвхтэй ийм л цэцэг юм байгаа. За энэ галцуу одоо заавал ойролцоо 90 мээр ургадаг. 90 цэцэг нь ард талд нь байж явал ийм цэцэг нь тэр ингэр талд нь гарчсан байх чисээ заавал хоёулаа ингэж байдаг ийм төвхтэй цэцэг байгаа. Тэгээ энэ баан сүмбрүү цэцэг болвол энэ одоо энэ байж гэн энэ баан сүмбрүү цэцэг хойчны жилийн дээр гарахгүй. Баан сүмбрүү ингэж нүүдэлчлэн одоо та нар сая харлаа. Ингээд нүүдэлчил гараад зарим нодлон жил гаргачаасан сэмбэр цэцгнээ өнгөр ингээд өгөр мод болчихсон юм ингэж байгаа. Ийм жигтэйхэн сонь ургамал байгаа тийм. За газар одоо зарим нь хамаагүй ингээд таслаад байгаа. Манай нутагт ингээд энэ таслаж болохгүй. Энэ одоо болдгоо таардгоо одоо бас амнасан аюултаа гэж энэ чи яг уу аюултаа юу байх вэ? Энэ голцуул одоо байгаль орчноо хамгаалж дээр үеэс ингээд уламжилж ирсэн одоо ийм төвхтэй. Ийм л юм л да. Манай өвг дээдсүүд одоо зарим модын ич хүртэл одоо энэ одоо гар хүрдгүүд яадаг мод сэтэр мод гэх шиг энэ бол яаж яа нэгтэй сэтэрлэнэ гэж одоо малаадгүй сэтэрлэх нь юу байх вэ? Ер нь одоо байглаад хойт үедээ л одоо хамгаалах талаар л одоо уламжилж ирсэн одоо төвх гэж би бодод явдیں۔ За энэ одоо ер нь би энэ хавчиг улаастаа манай өвг дээдсүүд ингэ байнга одоо энэгээр нутгалж яасан. Одоо энэ ногоон эндисвээр манай одоо нагц талынхан энэ дээр одоо өхөртэйгээ хонтойгоо байгаад тэгээ нэг сарлагын шар ачдаг байлаа. Сарлагын шар хидэн том сайхан майхан шиг шартаа. Тэгээд энэгээр чи явж яхад энэ байгаль орчин болвол их залуу байж. Одоо байгаль орчин одоо бас энэ газрын гарцсан багтаад ер нь одоо их л өвгөрч байгаа. За энэ баг богдоо гэж яйны байна. Энэ баг богдын орой одоо дүмбэр одоо цаад юу суташгаа юм цастаа байсан. Тэгээд энэ чинь одоо 10 жил болж энэ цас нь алга болоод яг орой дээрх дүмбэр тэр мөсөн цас нь алга болоод 10 жил болж байна. За энэ юунаас болж байгаа гэхдээ энэ дэлхийн дулаалал гэдэг энэ өндөрлөг уулынхаа орой дээр тогтдог ордог цасны тундс нь багассантай холбоотой байдаг шиг байна гэж бодож байгаа. За тэгээд энэ их одоо энэ богдын урд тал одоо ингээ хар хамар болвол маш их дээр гарчсан байж байгаа. За энэ цаа талд нь байгаа нэг аралтай ядсан байсан чинь одоо арал нь алга болоод зүгээр хар тий хавцал болчихсон байж байгаа. Ийм жишээгээр одоо байгаль их өвгөрч байна, ургац багтаж байна. Энэ дэлхийн дулаарлаас болж энэ хур бороо маш их гарч байна. За тэгэх намайг хүүхэд байхад бол энэ хур бороо маш их орно. Зүгээр энэ чинь нийл ууллаг байдаг байсан. Энэ хэн дээрөө гатлаг өгдгөө. Явган гарах чивээр хамаагүй усан дундуур гарна. Мэчин жил одоо 41 оны мэчин жилийн зууд гэж одоо Монголд алдартай зууд болж байна. За тэгэхэд одоо энэ өхөр чулууд гэдгийн тэнд мала оторлоод шараар орж ирээд дайрын сэтүү гэдгээр мала туугаад тэгээд ардлын цас руу одоо энэ шарнд чирж орж тэн дээр мала зууднаас авчаасан төвхтэй. За тэгээд манай тэр нагцлын одоо хэн гэж манай ээжийн нэг игч байсан. Тэр манай тэр амар гэдэг хүн
шаранд тэгнэ тэр доогуурыг шат тавиа хитцаам. Яа харахгүй хитсэн юмэр доотлоор тэхийн өвөр чулуугаар шат тавиад тэр шатанд амар энэ шараа хөтөөд нүүдлэхт нэ юудлээ дээд талд нь гундгаа том хатгаа чулуу тэгинчээд доод талд нь арганд хүүхтэй хийгээд тэгсэн шарн хөл алдаад бөмбөр ундаг юм хөл алдаа гулдаад тэгээд тэр хүүхд нь хол сууг өсөрчээсэн одоо ийм түүхт ийм л жигтэйхэн зэрлэгдүү чимээр юм шиг тийм жожигдүү чимээр одоогийн игэлгэнд бол тийм жожигдүү нүтгэлж ирсэн ийм улсууд юм байгаа юм. Энэ одоо зүйлийн энэ усан зүйл гэдэг энэ зүйлийн чинь гол чинь одоо усан зүйл гэдэг байлаа дээр үед. За тэгээд энэ чинь маш их сарлагтай. За энэ чинь хөлөөлөн тэгээ нэгдэлж хөлгөө ялаад энэ сарлагын бух гэдэг чинь зүгээр майх шиг савхта бухууд хахиралдал том идэлгээний шарууд идэлсэн. Ингээд нутгалж яасан нутаг. За тэгээд энэ нэгдэлж хөлгөө ихэснээс энэ зүйл нэгдэл гэж байлаа 2500 сарлагтай. Сарлага сааж хөтгөрдгөө зовууд нь ээлжээр саадаг. За манай энэ цэцэг талаа бас энэ сарлагтай. Манай нагталд энэ зүйл ихээр хамт нутгалдаг юм байлаа. Тэгээд энэ нэгдэл тараад 2500 сарлага хуучилд өгөхтөр энэ сарлаггүй газар хөрсөн сарлаг чинь тэр алд чинь гээл бүгдийг одоо тэгээд одоо хүнсэнд хэрэглээл энэ сарлаг зүйлийн голын ихнэ энэ 2500 сарлаг чинь ингээл алга болчихсон. Тэгээд энэ одоо хэдэн сарлагтай байсан айл энэ хэдэн сарлагийнхаа нутагд байгаа. Гэхдээ одоо говруу одоо тэр тамч мавчэр хөрсөн сарлаг чинь одоо яах вэ? Тэгээд одоо бүгд л одоо бордо ид шинд хэрэглэгдээд бордооны мал болоод алга болж байгаа байхгүй. Ингээд сарлаг цөөрчсөн юм. За энэс уруу одоо энэ өхөр чулууд гэдэг манай тэр нагт өвөгийн нутгалж яасан тэр одоо твшин буудал гэдгийг тэр цааш бол харин цоохор ирвсэгтэй. За цоохор ирвс бол мад нилээ ширүүн өвөлд бол энэ адуу өхрийг бол энэ багаас нилээ иднэ энэ цоохор ирвсэгтэй. Цоохор ирвс бол яах вэ ер нь бие нуучдаг энэ асах хөрмөнд ингээд нуугдал хүнээс нуугдал хөвчдөг амтан учраас энэ бол нилээ өссөн байдیں۔ За энэ алтан одоо сааралч он ихтэй энд сааралч он бол энэгээр энэ одоо энэ хүрэн зүрх гэдэг юм энэ хүрэн зүрхийн тэр юунд ч л одоо төрдөг байлаа. За тэгээд энд толгоон шил гэж байна. Энд жил төрдөг байлаа. Манай наах заваа бол маш их анчин хүн байсан. За тэр хэмжээгээрээ би ч одоо бас л ан хийдэг байлаа. Гэхдээ одоо залуудаа ирнэ ялангуяа чон ална гэхтэр одоо энэ шин дунд мордож яваад явцдаг. Тэгээд нэг чон байршлыг олохын тулд одоо 3-аас 7 хоног явжээд тийм бай тийшээ гарч яана гэдэг байршлыг явжээд агнана. За тэгээд одоо дийнхэн үед ч одоо төлөвлөгөөт эдийн засгийн үед гэрээтэй байлаа. Чонны ярьснаа төлөвлөгөөнд жаахан нэмэр болж ил байлаа. Чон нилээн устгаж өгчөөлөө. За таргунаа бэр гэдэг анчин одоо улсын сайн анчин боллоо сүлдээ. За ингээд анд явдаг. Таргуйг чинь би хайрладаг. За буудахтаа болж ил таргуйг шархтуулахгүй ганцхан толгоогоор нь буудаж л одоо шархтаж оруулгүйгээр тэгж ялдаг агнадаг байлаа. Мөндөл бол би ер нь таньсан цагт мөндөл таргуны мөндлийг бууддаггүй байлаа. Тэр нялхамтны харин ганцаа нэг одоо тохиолдол тарвах сагчаахта толгоогоор тэр танигдахгүй нар өсрэг ганцаа нэг мөндөл буудагдана гэхээс мөндөл одоо таргуны тэр өр төлийг одоо хайрлж их хамгаалдаг байлаа. Тэр хэмжээгээр одоо тарвах анчтай илэг байлаа. Тэхийн зогсоол гэж одоо тэр гээдэн хаднаа шил гэдэг дээр одоо тэхийн зогсоол байхыг одоо энэгээр чинь нутгалж яасан аава дагаач одоо ингээл нутгалж яасан хон мал одоо өхөр эргүүлэл явж тэхийн зогсоолдоор гээдэн хаднаа тэн дээр тэг зогсож байна хөөмөр. Одоо тэр авийн тэг одоо орохч байгаа орон орж яваа юм байна. Зогсоолж одоо согж байгаа юм байна гэдэг тэн дээр сакуу тэр гээдэн хад гэдэг юм. Тэр харагдж байгаа. Тэгээд даатна шил дээр л одоо хардлаг тэхүүд. Одоо хар заагаал тех гэж өөрөө хөлөөл одоо нас нэг одоо хөгшөрчсөн ийм тэхүүд байдаг байхгүй бүдүүн тех. Тэр бол нэлээд одоо харагчээдэг. Хэд хэдээрээ зогссон энэ дээр чинь. За энэ Авжаастан энэ атхай гэдэг чинь ер нь янгэр байсан юм аа. Заримдаа тэр бүдүүн тэхүүд чинь сүргээрээ энд байгалийн амтэн гэдэг чинь эрх хэцүү шүү дээ. Их учиртай. Тех нь одоо ингээл өвл болохтой ялгараа явчихдаг ч үү өөрөө.
Тэгээ намар болоод нийлэх болохдоо ингээл өөрснөө нийлдэг. Тэгээд тэр бүдүү харлгууд бол 200 гаруйгаар ингээл цуваад энэ хөтлийн асхуудаар чинь ингээл явж яадаг. Ийм л байсан нутаг. Тэгээд зөвлөдөө одоо энэ чинь цөөрсөр байгаад одоо энэ гадаадын анчтын хэрэгтэй их өгдөх юм оо. Томоос нь дурандаа л ингээл алсаар байтал одоо тэгээд багсаад байна. Заримдаа 17-8 чонцоо таарчээлээ. Нэг дор. Ер нь чонц чинь ингээд намар чинь энэ жилийн төрсөн бэлтэргээ дагуулгатай бэлтэрг нь одоо ер нь том одоо нохоо шиг болчихсон байдаг чи одоогийн Монгол нохоо шиг. Намрын чонц чи одоо тийм түргэн өсөлттэй. Тэгэл яг чинь заримдаа 17 чонцоо энэ баруун таглахтын нуруу гэдэг дээр нэг таарчээлээ. Нэг манайхна юуна нэгдлийн нэг малчин шөөжил гэдэг малчин хоноо шин таслаад чонд хөөлгөөд тэгээд тэр таглахтын нуруу эргүүлээд нилэн яатсан 70 гаруй бог одоо ингээд идчихсэн. Тэгээд энэ хэвтэн мөрийн дагаа тэгчээд ангийн тэр би ч одоо том баг барьдгүй байлаа халиавруута. Тэгээд тэр таглахтын нуруун дараа гарсан чинь хоньно мөр шиг нэг хоньно баг шиг хоньно чээж ясаа 100 ятраад хайдсан дэргээ юм заарцаг. Тэгэл энд л байгаа бол гитжсэн чинь зүгээр ингээл намрын цас чинь хайл мөгдөө цаснаар тахарчсан. Тэгсэн чинь ингээ бөтөлдөл гитжэнэ ятгаараа зүгээр. Тэгээд тоосон 17 чон байсан. Тэгээд 17 чондоо чинь захынх нь бүр дамта гитжээгээд яасан чинь нэг мөлгсээр байгаа нэг захир хадаар л ингээвэл яхан ордох юм да. Тэгээ гараад ирсэн чинь нэг баг шиг чон ингээд хоёр хөлөөр өнө хөл дээр яатсан урагшаа нохоо шиг нөгөө чээж чинь ингээд идэл байж илээ. Тэгээд яг сайхан энэ хоёр одоо мөр ховлол одоо би чинь тэгтээ ер нь орхишгэл нэг итайхан хөрөөл алддаггүй байлаа. Хоёр мөрийн ховлол буудсан ингээд босчихдаггүй тэн дээр яг тэр коллежигээд гал тэн дээр яа. Дахиад нэг нь босоод харихт нь дагуулаад буудсан тэрлэг тонгорцгаадаа ингээд 17-оос тэгэл дамтаа бусд нь харагдaltaгүй алга боллоо. Тэгэл 17-оос хоёрыг буудж аваад үлдчихээ. Тэгэл бас л тэр бас л их л айдгүй байлаа тэр 17 чон чинь тэгэл нэг мэдсэн ингээд бүгд дайрах юм болов тэгэл ямар залуу байхт ерэн зоригтой байдаг байл. Чоны өрөнд өгсөөр байгаа л тэгжэл зүгээр чон ингээд гिचээ чон зүгээр гэнгнэл ордуу тавиад ороод ирэх чинь тэгэл урдаас нь сандалгүй тэгэл буудаад атчил байлаа. Тийм л жишээтэй тэгэл чононд л сүрхий гаранга агнадаг байлаа. Тэгээд нэг үед одоо малын дайсан Ямаа гэж одоо бас тэр үед одоо гайхуулагдчихэл тэгэл улс тодорхой улсын тэр үний анчин тэмдэг үнэлэх хичээл одоо бодох нь өвгөн наснда бас бодох нь бас л одоо амтай юм яг тийм юм хийж явбаа гэсэн шиг бас бодогч байгаамаа бас. Яагаад энэ чон одоо тэгж сүрхий алах болвоо гэвэл одоо бас би заг сонирхдаггүй байсан. За тэгсэн чинь миний нэг тийм их хайртай нэг хулагч юу байсан. Тэгээ унахта тэгсэн чинь шүдлэнтэй даах шүдэл ингээд өрөө байсан баг. Тэгсэн чинь өвл нөгөө унгын чон зуучваа. Арай ч өнө хот мотонд ягаа шархад идгээгээл тэгэл ихийн тийжээгаад ондруулж байгаа л энэ одоо энэ хажингийн тэр нуруу урд хөгчөлг гэдэг дээр гаргачваа. Сайхан цас айлал өвс гарцсан. Одоо энэ дээр энэ одоо сайхан байжаа гэл. Тэгээд хэд хонжоогоо иргэдэг байхгүй. Нэг яв нэг өглөө нэг хярв орсон ч энэ багцаа нэг богийн хард руу арай хөрөхгүй тийм хярв цас орчихсон байх. Хөрөөд ирсэн чинь хөөр химний ихийн унгааж тангаттай тамир муутай шиг тийм тижээжсэнгүү. Тэгсэн чинь наа дааг нэ ихийн хааж орсон юм уу? Өнөө дааг нь ихтэйгүр нь тохуулаг одоо сэтэж идчихэд дааг энергичнээс гүйлээд агад идсэн 3 чон тэгээ явчихсан байш. Хөөе тэгтээс бүр тэнд чамаа энийг бүр намарна. Тэгээ өвлийн нэг заавал алах юм гэсэн их бодогдоод бүрж юм. Хөөе бүрж. Тэгээд өвлөн тэр энэ юугаар хайг тавилаа нуруuna хавхгүй наа одоо энэ чон хайгддаг юм юу гэдэг шүү дээ. Энэ дээр л хавх тавилаа өвлөн хавх тавсараагаа чадсангүй. Хавар тэр 3 чон чи явсараад төрлөө энэ одоо юм энэ өөрөө ингэрлөө төрлөө.
За тэгээ гуруулаа төрчихсөн нэг явсан чинь төрчихсөн байна. Тэгээд явж байгаа л энийхээ чинь нэг итгэж буудахад дадлаг муута чадсангүй. Энийхээ чинь авч чадсангүй. Харин 6 зулцэг байсныг авлаа. 6 зулцгийг авлаа ихий чадсангүй. Тэгэл тэрний дараа нэг өдхий чинь тэгэл хойдон жил нь авлаа да. Тэгэл энэ чонлыг дадлахтаа тэгээд өөрөө хөрвөл бас л хүн нэг жаахан тэр чоноод хонзонгаа авъя гэсэн бодлоор яаж ижил одоо тэгээд чон дадлагдсан юм да. Ирвсий чи ер нь одоо энэ дээрээс энэ доод нэг хадууч ногоо хонхор энэ дэйтэй харж яс. Заар хадандар хичи ирвчээрс босдгүй юм тийш дээ ирнэ. Тэгээ жаахан дөхтөр энэ тул чэйжин дүнгнөө түр энэ айгууштай юм тийш үү. Тэгж юусоо зөндөө харж ял. Зүгээр хатта газар бол зүгээр ингээд газар уруу энэ кит хатта газар зүгээр урусж байгаа юм сүүлэнд сунаал зүгээр урусж байгаа юм шиг хатанд авьяастай юм тийм. За хэр газрын үед бол их удаан паацхнаал алхаал тий. Хатта газар бол зүгээр хатанд өсчээд зүгээр уснаа урсгалж явдаг. Хат руу чинь зүгээр. Тийм юм тийм байхгүй ирвэс. Цоогор ирвэс гэдэг чинь. За нэг хот руу иргүүл ирвэс бол аатай ишин энэ тэр энэ Тэг мэг юм тэр манай ухаан энэ төр босгосныг бол тоохгүй штэ ирвс хаагур гал тавьсан тоохгүй. Ирээл авчин. Ирээл базж аваад тэгэл ирээсээ аваад явчин тэр чинь бүдүүндээ маш их тамиртай. Бүдүү ямаг зүгээр 100 авчин штэ. Тэр энэ цул хүзүү болоод ирвснээ тэр цул хүзүү болоод тэр аяараа булчин байд юм байлээ.